хэрэг болсон шүү гэж одоо хэлмээр байна. За төгсгөлийн хамгийн хариуцлагатай 3 дугаар үе. За арбитри холигдож явж байгаа мэдж байгаа. 3 хоны зөрөөтэй дуурагшаа ажиллана. За завсаргууд овтлондоо арбитан бол одоо өөр арга байхгүй. За гогтуудаад ажиллах хэрэгтэй. 3 оноо гэдэг бол бас одоо нэг раундад авахд бас хэцүү оноо. За манай Сэрдэн бол энэ контр бол сайн довтолж байна дөө. Огтуудын цогцолтыг бол бас огсруудан хийж шít. Ийм тохиолдолд бол энэ оноогоо бол дорой хамгаалж боломжтой. За оноо хэвээрээ. За хойд орсон. За сая баруун гарыг 5-7 баруун гарын тоглолт орлоо. Тоны зөрөөтэй. Проиграл там только китайцу Джо Шиминя, который был лучше. За цаг бол яагаад ч байгаа. Сомнений на протяжении. Хойд орсон. 2 минуты всего остается у Давида. За дахиад 3 тооны зөрөөтэй. Вот это, который пытается уже временами устраивать. За урд гараараа хажуу татаад займар хэрэгтэй юм да. Манай хүний одоо бас нэг одоо чадварлаг хийдэг цогцолт бол огтуудаад урд гарын хажуугийн цогцолтыг займардаг шүү дээ. Тэгээд гаргаад ирсэн л одоо оноогоо хамгаална нэгдүгээр хоёрдугаар дахиад одоо оноо авах боломжтой. За манай Сэрдэн багсаа татлаа гэж нэг сануулсан. За 9 гон орсон. Гайхалтай. За минут 30 секунд үлдлээ. За ингэж яг огтуулж ажиллавал энэ манай хүн бол энэ дуудад тоглоо сайхан байна. За дахиад хойдгор орсон. За урдгаар орсон. За энэ урд гарын огтуулсан займарсан цогцолтууд бол ер нь нэлээд хэдэн оноо авчирлаа. Энэ бол одоо манай банд өгсөн одоо шавнартай суугадаг одоо короны цогцол гэж орсон байдаг одоо гархан их юм да. Энэ манай бадургын гэсэн энэ цогцолтыг их гоё хийдэг. За минутын хугацаа үлдээ. Одоо дэлхийн аврал төрөд Монголын боксын нүгэнд анхны дэлхийн аврал төрөд минут 60 секунд. 1 минут үлдлээ. За одоо энэ дээр сайхан зуураад за одоо цагаа аваад очих хэрэгтэй. Шагающий эскаватор. За зүтээ цагаа аваад очих хэрэгтэй. Очень активно пытаясь ударить, но не достает. За сайн шүү. 40 секунд. Дэлхийн аврал төрөд Меньше суток мөн жаархан прошло. ирлээ дээ. За энэ 48 кг-д бол нийтээ 40 боксын орсноос одоо олимпик дэлхийн аваргын медальтай олон тамирчин байгаа. Энэ олон дэлхийн шилдэг боксоос манай Сэрдэн ингэж одоо шүгийн тоглолтод, финалийн тоглолтод ингэж одоо тасархай ялж байгаа нь үнэхээр багтал төрүүлж байна. За 19 секунд. Оноо хийвэрээ. За ингээд 10 секунд үлдлээ. Одоо зугтаа байж байгаа хэрэгтэй. Контр. За дөрөв сайхан. За ингээд 3 2 1. За дэлхийн аварга төрлөө. Монголчуудаа. За үнэхээр гайхалтай байна манай Сэрдэн. Энэ дэлхийн аваргад үнэхээр Миланарын ингээд галастал тоглосоор. Одоо Монголын боксын түгэнд анх 61 жилийн түгэнд анхны дэлхийн аварга төрж байна. Үзэгчтэй үнэхээр алтан агшин. За манай телевизлүүц энэ алтан агшийг үзэгч та бүхэндээ цагаал зүрхлээ. За манай үзэгчдийг харуулж байна. Миланы медальон форум ордонд одоо энэ цөөн болгож үзэгчтэй байгаа. За 15 ярцаагаар ингээд 1997 2007 онд манай Бадрууган Үтэн 2 Сергей Водопьянов Александр Малетин 2 ялгадж байсан бол за манай бүрдэрч Сэрдэн Багаят Арбитяныг Сергей Арбитяныг дэлхийн аваргалаа. Хариугаа авлаа. Юмд нэг ээлж гэж байдаг. Азгүйд төгсгөл гэж байдаг. За үнэхээр гайхалтай байна. За Монголын боксын анхны дэлхийн аварга инхүү төрж байна. За одоо манай олон улсын мастер Нямбэрийн төгс цогт аваргын алтан медаль тоглох хэвээр. За сүүлчийн 3 дугаар үеийг харуулж байна. Яаж одоо угтуулж ажилласныг манай Сэрдэн байна. Оноо алдсангүй 3 дугаар үед. Үнэхээр гайхалтай байна. За банд тогшол үнэхээр гайхалтай тренер юм байна. Одоо батлан харуулж амжилттай одоо